15. Хөрсөн дээрээ бууж урдаа байгаа асуудлаа барьж ав. Өмнөө тавьсан зориггүй ийш тийш өсчиж шар нар бор хоногийг өнгөрөөхөө болж гаргасан шийдвэртээ хүрэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэж эцэст нь хүртэл бүү шантар. Амар амгаланг олмоор байвал цөөн зүйлийг тултал нь хий. 4:26. Хийж буй зүйл бүрээ та амьдралдаа хийж буй эцсийн ажил мэт санаж хий. Тухайн агшны өнгөц сэтгэл хөдлөлөөс болж ухамсартай тунгааж гаргасан шийдвэрээсээ ухарч зориггүй бэдрэхээ зогсоо. 2:5. Одоо мэдэрч буй таагүй мэдрэмжээрээ ирээдүйг тэр чигээр нь төсөөлж биеэ зовоохоо болж хэрэггүй бодлуудаа толгооноосоо гаргаж хай. Бодол уран төсөөллөө бүрэн захирч бүх эрч хүчээ яг одоо урдаа тулгарсан асуудал дээрээ төвлөрүүлэн тухайн ажил нь таны хийж буй сүүлчийн зүйл мэт хандаарай. Төсөөллөөс үүссэн сэтгэл хөдлөлтөө автахгүй байж утсан хүүхэлдээ шиг төсөөллийнхөө аясаар бүү бай. Яг одоо энэ цагт л анхаарлаа хандуул. 7:29. Уухгүй оролдож дадлага хийснээр одоо чадахгүй халчирч байгаа зүйлээ хүн хийж сурч болдог. Өмнөө байгаа ажлаа би яагаад ард нь гарч чадахгүй зүрхшээгээд байна вэ гэж өөрөөсөө асуу. Үүнд хариулахдаа та өөрөөсөө ч ичх болно. Өөрийн биеийн хэв шинж харагдах байдал гэх мэт та өөрийн дур зоргоор өөрчилж чадахгүй зүйлд анхаарч угаас боломжгүй зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Үүний оронд та өөрөө өөрчилж чадах ёс суртахууны суурь зарчмууд дээр төвлөрч ажил. Шудраг зан, ёс суртахуунтай байдал, тэсвэр төвчээр, аривч хямгч зан, буур суур, дэг жайг, хүлээцтэй зан, чин үнэн сэтгэл, аливаа өмсийн хэм хэмжээг мэдэх, чухал асуудалд ач холбогдол өгдөг ухаан, уужуу сэтгэл. Үүнээс гадна 16. Зөв зүйл хийхдээ анхаарч элдв эсэргүүцэлтэй нүүр тулахд бэлэн бай. Зөв бишийг бүү хий, үнэн бишийг бүү яар. 7:17. Хүмүүс анзаарах, эс анзаарахаас үл хамаарч худал хэлэхгүй шудраг ус үйлээс ангид бай. Ирээдүйд бусаж туслах байх гэсэн сэтлэр бусдад сайн үйлс хийгээд хэрэггүй. Сайн үйлс хийж буй тэр л үйлдэл чинь чамд хангалттай тус болж сайхан амьдралын үүдийг нээдэг. Хувиа хүчээхгүй бусдын төлөө нэг үйлдэлээс дараагийн үйлдэл рүү шилжих нь сэтгэлийн амар амгал нь аз жаргалд хөтөлдөг. 6:7. Стоик зарчим мөрддөг хүний зорилго нь бусдын юу хэлэх, юу гэж бодгоос үл хамаарч ёс зүйн өндөр хэм хэмжээтэй байхад оршино. Бусдын буруу үйлдэл автаж замаасаа хазаахгүй явахтун. Төгс үрдэн хүлээх хэрэггүй. Багч хийсэн өсөлт дэвшилтээс сэтгэл ханамж авч зөв зүйл хийх гэж оролдсон орлогоороо бахарах. Зөв зүйлийг хийхийг хичээх зорилго өөртөө тавиад зүтгэсэн боловч танаас үл хамаарах зүйл замд чинь хөндлөсөж санснаа хийж чадахгүйд хүрч гэж бодъё. Энэ тохиолдолд таны зорилго өөрийн бүх боломжоор зөв зүйлийг хийхийг хичээх байсан тул та уг зорилгодоо хүрсэн гэсэн үг. Тэмүүлэлтэй байна гэдэг нь өөрийн сайн сайхан байдлыг бусдын үг үйлдэл хүлээлттэй нийцүүлэхийг хэлдэг бол саруул ухаантай байх гэж сайн сайхан байдлаа өөрийн үг үйлдэл хүлээлттэй нийцүүлэхийг хэлдэг. 6:51. Хэрэв та эрх мэдэл бүхий албан тушаал хашдаг бол та хийсэн зөв үйлдэлийнхээ төлөө ч үзий ядагдаж магадгүй. Энэ үед та алга ташлтын төлөө зөв замаасаа хазааж болохгүй гэдгийг мэддэг байх нь чухал. Хаан байхын учир нь хамгийн сайн зүйлийг хийж хамгийн муугаар хэлүүлэх дуршдог. 7:36. Бусдын ятгаланд автахгүй байж үг үйлдэл бүрээ ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй байлгахыг зорж түүнд суралц. Мөн 17. Хийх ёстой зүйлээ хийж хурцгар зан гэж игш. Бусад хүмүүс юу хэлэхээс айлгүй амьдралд нуруутай байж
Хийх ёстой зүйлээ хийж сур. Эрхэм танхартны шүүгчтэй. Дайнд цэрэг хаан байрлахаа өөрөө шийдсэн ч бай, захирч нь түүнийг хаан байлгахыг тушаалсан ч бай, тэр байгаа газартаа өгөхөөс зөршөөхгүй, оногдсон газараа орхилгүй. Тулдсан шиг тулдах хэрэгтэй байдаг. Миний хийж буй үйлдэл ямар үр дагавар авч ирэх вэ гэдэгт бус. Миний үйлдэл зөв үү буруу юу гэдэгт анхаарлаа хандуул. Шулуун шудрах, өөрийгөө хүндэлдэг хүн хийж буй зүйл нь зөв эсвэл буруу болох. Гаргаж буй зан ааш, үг үйлдэл нь сайн эсвэл муу гэдэгт анхаарал хандуулдаг. Тийм хүний үйлдэл нь зөв бол тэд өгөхөөс зөрчөөдөггүй юм. 7:44. Тиймээс дараах зүйлийг ойлго. 18. Амьдрал богинохон бөгөөд үхлээс хинч мултарч чадахгүй учраас бодсон санснаа хийх цаг нь яг одоо. Шудраг ёс, үнэнч зан, бие барих чадвар, ухамсар зүйлийг энэ биедээ агуулгахыг эрхэм зорилгоо болгохоор шийдсэн бол түүнийгээ даг. 3:6. Та амьдралдаа хичнээн зүйлсийг хоош нь тавьж хийх ёстой зүйлээ хийхгүй цааргаснаа сана. Хичнээн сайхан олсон боломжуудыг ачлахгүй алдсан бол таны амьдрах хугацаа хэмжээтэй бас танд олсон энэ амьдрах боломж дуусаж байгааг мөн ухаар. Бусдаас зөвшөөрөл хүлээхээ болж яг өнөөдрөөс хийн гэж бодсон зүйлээ хойшлуулахгүй барьж аваад хий. Амьдрал дуусахгүй мэт авирлах хэрэггүй. Өхөл таныг нэг л өдөр авч чадхаар утаж байгаа учраас эрүүл саруул амьдрч буй үедээ сайн сайхан зүйлийг хийж өөрийнхөө байж чадах хамгийн сайн тэр дүрм бай. 4:17. Ингэж амьдрахаар шийдсэн хүн дотоод зовлонгоосоо амьрлаж чаддаг. Маргаашийг өнөөдрөөс илүү сайхан болгохын төлөө зүтгэж байгаа учраас таны өнөөдрийн зовлон шудраг явдал юм. 8:22. Маркус Аврелиус хаан өнгөрсөн амьдралаа аль хэдийн өгсөн тооцдог хүн байсан бөгөөд тэрээр өнөөдөр танд шин гэхдээ илүү богинохон амьдрах боломж олдож байна гэж үздэг байв. Таны мэдлэл ирсэн шинэ амьдралын эзэн нь болж сайхан амьдр. Өөрийгөө өгсөнд амьсгалын тооч нь дууссан гэж бодоод үз. Ингээд одоо чамд үлдсэн хэмжээ хязгаартай амьдралаа хэрэгтэй зүйлд зарцуул. 7:56. Мөн саруул ухаан бие бүрэн чадамжтай байхад та өөрөө амьдрал бууж өгөх нь гутамшигтай зүйл биш үү? Нас нэмэх тоолн таны агуу хүн болох боломж бүрэл хомигддог. Та бага залуудаа би нэг өдөр төрд хэрэгтэй хүн болноо. Ажил мэргэжилдээ эксперт болно. Олимпиос медаль авна. Шинээр нээлт хийж дэлхийг өөрчлөх эрдэмтэн болно гэх мэтээр өөрийгөө төсөөлдөг байсан уу? Тэр мөрөөдөл чинь биелээгөө бол сэтгэл санаагаар унаж гутрах хэрэггүй. Та одоо ч гэсэн зөв зүйлтэй амьдрах, эргэн тойрондоо сайн зүйл хийх, эерэг өөрчлөлт гаргах төр төвлөрч болно шүү дээ. Агуу сэтгэгч эсвэл том эрдэмтэн болно гэсэн мөрөөдөлтөө орхилоо гэд оюун санааны эрх чөлөөнд хүрэх, хүнлэг инэрэнгүй байх, бусдад туслах, Бурхны сургаалыг дагахаа болно гэсэн үг шүү дээ. 7:67. Та ээж аваасаа өвлсөн биеийн өндрөө хүлээн зөвшөөрсөн шигээ байглаас таны амьдрал тавьсан хязгаарыг ч мөн хүлээн зөвшөөр. Үхэл эрт орой хизээ нэгэн цагт хүн бүрийг авч удна. Гэхдээ ирээдүйд ирэх үхлээс айхан таныг өнөөдөр зоригтой үйл хийхийг хориглохоос өөр ид шидвэ. Үүнээс гадна